Америк нэгдсэн улсын Чикаго хотоос бэлтгэе явуулж Тэнгэр хоол газар хатуу болчихж байгаа. Монгол улс бол миний зүрх сэтгэл үргэлж явдаг. Дуваа цохорчин тэнгэрт нисдэг гэж усан чомбдог байвал яах вэ? Явж яд би юу ч шунжааныг бол өөртөө шунж яадаг. Насны намар гадаа ирэхээ наркин жамми ухаарах юм даа. хүний сэтгэлийн утсыг хөндөж аливааг бодогдуулсан энэ сайхан дууг би хаяа аялах дуртай. Алтарн гэрэлтэх наран хөхрөг тэнгэрийн дор зүггүй хүүгээ хүлээгээд хаанаас ч юм хүрээдэр нь хэмээн бодож сарвчлан зогссон ижимэн дүрийг энэ дуу өөрийн ирэхгүй бодогдуулна. Монголдо тэмүүлсэн сэтгэл номын 1-р бүлэг ингэж эхэлнэ. Та бидний хинэнч нас тогтсон хойно дурсамжийн номоо ийм л маягаар агуулгаар эхэлж болно. Гэвч номын зохиогчийн хувь заяа амьдралын зам жишээ нь минийхээс л гэхэд даанч өөр. Түүний тайлал нь номын өмнөтгөлд бий. Үзэмж төгс энэхүү хорвоо дэлхийд би гэдэг хүн эцэг эхээс төрж мэдлэхтэй Монгол үндэстэн хэмээх өндөр дээд заяанд онож ирсэн болохоор баг балчирхан наснаасаа Монгол үндэстэн хөх Монгол эзэн Чингисээ шүдэж дээдэлж ирсэн юм. Тэгээд ч би эцэг их ах дүүсээ ардаа орхиод Монгол улсыг зорин тэмүүлэн байж оргож босч ирсэн маргашгүй үнэн билээ. Монгол орноо энэ дэлхийд хүчтэй чадaltaй улс болоход оюун ухаан өөрийн чаддаг бүхнээ зориулна. Хэрэгтэй цаг тулдаг юм бол бүлээн цусаа асгаруулж залуунасаа өргөнө. Юунаас ч айж эмээхгүй хэмээн зоригс шулуудаж явсан юм аа би. Ийм бичигч аюур зааны Үлзий Вэйр гэдэг эмч өдгөө Америк нэгдсэн улсын Чикаго хотод сууж байна. Түүнтэй богиноловч хугацаанд уулзаж ярилцсанаа үзэгч тантай бас хуваалцъя. Тэр таны хувийн амьдралыг би тантай уулзахаас өмнө жоохон сонирхож бас энэ домноос чинь багасаг харлаа л да. Тэгэхээр бол таач бас ярилцахын өмнө хэлж байна. За энэ дэлхий дээр бол миний амьдрал шиг амьдрал үдсэн хүн түн цойхон бахтаа гэж та яагаад тэгэд тодорхойлж байна? Тий олон жилийн дараа амьдраад зүтгэгээд явсаар байтал нэг мэдсэн чинь яг миний туулсан амьдралыг манай дэлхий дээр надаас өөр хүн байна уугүй юу? Баялаачсан нэг юм уу, хоёр юм уу тоологдох болов гэж би бодсон юм аа. Тэгээд ерөөсөө ном бичгээр шийдсэн. Миний амьдрал Оросын тухай, Хаттын тухай, Монголын тухай хүнээ ирэх гэж одоо ямар байдгийг олон улсын одоо хүнээ ирэхийн төлөө одоо энэ хүмүүс тэмцээд байдаг ямар учиртай. Тэгээд ерэн Монгол гэж одоо ингээд зүтгэхэд ерэн энэ Монгол гэдэг үндэстэн эцсээд Чингис хааны үеийн агуу их Аз Европын эзэгнэн явсан үндэстэн дороотж үедээ мах цусны тасархай нэг нэгийг ойлгодгүй, мэддэггүй, хоорондоо ийм нэгдэлгүй гэдгийг бүгдийг ерэн энэ номдоо шингээж гаргая гэж би бодсон юм аа гэж. Тэгээд энэ номыг битгэж шийдсэн. Манай хойч үеийн улсууд ерэн монголчууд ч бай, ерэн өөр одоо үндэстнээ хүмүүс миний номыг уншсан ч бай. Энэ хүнээ эрхдэг чинь хүнээ одоо эрхий хамгаална гэдэг чинь бол маш их чухал юм байна гэж. Би тэгж ойлгуулахын тулд энэ номыг бичсэн юм аа. Тэгэхээр үзэгчтэй ойлгомжтой болохын тулд та 10 хэдхэн настай одоо Монгол улсыг бидний эх орныг тийм ээ яагаад зорж ингээд дөрөв нөхдөд хамтар тийшээ гарыг гэж бодсон юм бэ? Тэгэхээр энэ хүн ов нэрийг бол өөрчилж болдог. Би овгоо өнөөдөр өөрчлөе, нэрээ өөрчлөе гэхэд бол болно. Үндэстнийг бол өөрчилж болохгүй. Үндэстэн гэдгийг зөвхөн нас барсны дараа сүнс нь хэрэг байдгийн бол өөр үндэстэн бол төрж болмаа. Тэгээ хорвоод мэдлэгтэй Монгол гэж төрсэн учраас ээж аваас тэгээ Монгол гэж одоо ямар юм байдгийн Монгол гэдэг үндэстэй хамгаалах Монгол үндэстний төлөө явах юмсан гэж бодоод хөх хотын 10 жилд сурж байхдаа Монгол руу тэмүүлсэн юм аа. Дөрөв одоо 10 хэдхэн настай дөрөв эрэгтэй хүүхдийг л би одоо ингээд дотроо бодоод байна л да. Яаж шийдэж тэр нэг тийм шийдвэр түрээ тэгж зориглох хүртэл бол зам урт байсан уу? Тэр зам бол
хүүхэд ахуй насанд байсан болохоор юлуу дутуу бодох юм байхгүй. Айж мэх юм байхгүй. Тэгээд ерөөсөө хүүхдүүд бид нар чинь Монгол гэж одоо төрсөн юм байна шүү дээ. Одоо Монгол гэж улс явж гин Чингис хаан бол тэр Хинти аймгийн тэр одоо анан голын хөвөөгөр одоо тэр наад тоглолт тэр төрсөн юм байна. Бид нар тэнд л одоо очих хэрэгтэй. Тэнтий одоо ямар юм сургууль байдгийг тэр сургуульд нь одоо их сургуулийн төгсөж оюун ухаанаа бид тэр Монгол улсад дайчлах хэрэгтэй гэж боддог байсан. Юлуу дутуу юм байхгүй. Тэгэл гараал. Тэгээд ерөөсөө оргож авахар шийдсэн. За. Тэгэхэд бол одоо хажуунаас ийм тийм гэсэн юм бол байхгүй. Зөвхөн 10 жилийн 11-р ангийн хүүхдүүд одоо өөрсдөө сэтгэгээд тэгээд явсан. Тэг ээж аав чинь тэр үе таана байх уу? Ээж аав бол тэр хөх хотод бол амьдардаг гэвэрээ ах トゥ хамаатан бүгд тэнд байгаа. Тэгээ ээж аавын тэр хэлэхээр бол явуулахгүй мэдээж ирэг. Тэгээ хүнд болж эхлэегүй тэгээд л ерөөсөө өөртөө залуу насны одоо амгалан сэтгэлээр тэгээд одоо ирнэ бид нар зорсондоо хүрнэ гэж ингэж явсан хэрэг. За тэгээд гараад одоо хаа хүрсэн? Тэгээд энэ аргиж авахд бол тэр дарныдын таамсаг болгын тэр хаваар эзгүй хөр тал 12 хоног явсан анх удаага чонын нүхний амсэр шүн унтаж өглөө харсан чинь чонын тэр байсан юм бол одоо анх удаага чонын одоо эзлүүдхээр чонын амсэрд ингээд гурвал бид унтаж маргааш өглөө мэдсэн. Тэгэхээр одоо хүний ажил үеэс бүтгэр чинь чонч гэсэн барьж иддэг юм байна гэж би ойлгосон. Тэгээд дараа нь бол 2 дахь удаага бол би бас чонын амсэр дээр унтсан. Тэрэн 69 онд наади тусгай Орос зөвлөл толгойд ус хаттын хооронд мөргөлдөж хятад Монголын хэлд ямар юм байдалтай байна гэдгийг наадаар мэдүүлэхийн тулд явуулсан. Тэгэхэд бас 2 дахь удаага чонын нүхний амсар унтсан. Үүнээрээ бол манай дэлхийд тийм одоо азтай хүн байна уу гэж би тэгэхээр гайхаж би гэж хэлж байгаа юм аа. Тэр одоо чон энд амьдардаг аа гэж бодох юм мэдх юм бол мэдээж ирэх тэнд унтахгүй штэ. Тэгээ өглөө унтаад босоод хажууд чон суугаад ингээ хүлээж байна. Тэгэхээр бол энэ их азтай одоо байсан юм аа гэж тийм. Хорвоод амьдрах одоо хов тавилантай гэж би ойлгосон. Тэр нэг 4 хөөрхөн эрэгтэй хүүхдийн зураг байж штэ. Эднэрийн хувь заяа ер нь тавчхандаа хэлээ яа. Одоо энэ 4 хүн хохотын 10 жил сурж исэн анги найзууд. Тэгээд одоо 76 нас хүрээд ирэх үед эргээд харахад 4 хүний хувь заяа шал ондоо юм аа. За захаасаа бий болгохтэй зэрэгэл амьдрал сайн сайхны төлөө тэмцэж зүтгэсээр явж байгаад тэгээ одоо бол Америкийн нэгэн улсын Чикаго хотод эмчигээд амьдраад явж байна. Нөгөө 2 дахь нь болгохтэй зэрэгэл манер одоо тухайн үед сэтгэл санаанд зориг хүрээгүй юм уу хөх хоттой үлдсэн. Үлдснээ гайгаар бол одоо маш их зовлонгийн туулж ерөөс шоронд орсон тэгээ үсээ төлгсөн халзан толгойтой тэгээд ерөөс маш их хэцүү зовлонгийн туулж нэг амьд үлдсэн бол үлдсэн тэгээд явж байна тийм. 3 дахь нь болохоор Алтанбаат гэдэг хүн байна. Энэ бол бас л амьдралыг туулж авьяастай залуу тэгээд эцэд Улаанбаатарт одоо Христос шашны пастор хийгээд олон хүүхэдтэй амьдарч байна. 4 дахь нь бол мандагч сэргэлэн наймаачин сэтгэлгээтэй энэ мандагч бол тэгээд оргиж Монгол явах гэж хил дээр баригдаж тэгээд 18 жил шийтгүүлж хамгийн хүнд шоронгийн хүн нөхцөлд амьдарч тэгээд шоронгоос гарч тэгээд ховын аж ахуй сэргээж том баян болсон гэсэн. Тэгээд дараа нь Монголд бол очсон. Монголоосоо тэгээд одоо Монгол улсын иргэн болъё гэж хүсэл тавьсан зөвшөөрөөгүй. Тэгээд Польшид
би урилга явуулсан юм аа. Тэгээд 2 хүүхэдтэй нь 4 урилга явуулсан Польшаас. Тэгээд Польшийн консул бол нэг бол 2 хүүхэд нь яв, нэг бол та 2 яв. Дөрвөлөө бол явж болохгүй гэсэн. Тэгээд бол энэ 2 том нь хоёулаа шийдээд манай мандагч их нэртэйгээ Польшид тэгээ одоо бол тэр амьдарч байгаа сурагтай холбоо байхгүй. Тий. Гэхдээ нэрээ ёстой хүний хувь тавилан амьд гэж ёстой. За Монгол яваад очиж. За гэж төгсөөд анагаах ухааны дээд сургуульд оржээ. За тэгээд ажиллаад амьдраад явж хахад 27 жил Монгол улсын иргэнийхээ үнэмлэхийг авч чадахгүй явсан гэж сонссон. Одоо 62-аас 89-д чинь тийм байна. Монгол улсын иргэн болжээ. Тэгэхэд бол Монгол улсын иргэн болгодвол тийм амар биш. Хазгай нэгч гიშгэж болохгүй. Би бол тамиг татдаггүй, арх уудаггүй. Ирээн бол ажил бол одоо заавал яваагүй ингэж хийдэг, ингэж л явсны ачаар би бол 89 онд одоо тэгээд 27 жилийн дараа бараг ардчлалын уур амьсгал болж үед Монгол улсын иргэн болжээ. Тэгэхээр энэ Монгол улсын иргэн болдлоо энэ 27 жилийн урт хугацаанд жишээлбэл 50 км-ээс хол явж болохгүй. Одоо чи зөвхөн ажил хоолондоо бол авч ид тэгээ юлуу дотоо юм ярьж болохгүй. Тэгээд нэг машин шиг чи тэгжил явахсан ийм байдалтай л амьдэрсэн. Хэрвээ жоохон хазгай хийх юм уу? Эсвэл жоохон юм хүн бай өөр эмчнараас хэрвээ жоохон дутуу салан задгай ингэж ажилласан бол би эмчийн ажил бол хийхгүй. Тэр бол одоо мэдээж хэрэг. Тэгэхээр чинь одоо ерөөсөө ерөн бол маш хүнд байсан гэдэг бол ойлгомжтой тийм. Тэгээ тэр паспортыг тань яаж өгөв танд? Та тэгэхэд яг хэдэн настай байсан болж таарад байна? Тэгэхээр 89 гэдэг чинь 45. За. Тий. Миний хамаг залуу зандаг нас бол Монгол сайхан оронд өнгөрсөн. Хүний одоо тэр 20, 30, 40 гэдэг нас бол хамгийн их эд бүтээлтэй 90 одоо оргилуун сэтгэлтэй тэр нас бол 20, 30, 40 юм аа. Тэгээ олон сайхан найс нөхдүүдтэй байсан. Би бол зөвхөн өөрөө бас нэг мэдлэгтэй чадaltaй юмч болохоор дандаа дээгүрдүү бодож авдаг. Тийм бодохоор тэр үедээ одоо би Монгол улсын иргэн биш чи ямар ч хэцүү юм ямар ч юм ингэж л нэг готарж боддог явдаг байсан. Яг амьдрал дээр бол надад сайхан олон найс нөхдүүдтэй байсан. Ажил төрөл дээр боогдож хаагдсан юм байхгүй бүх юм бол яг сайхан байсан л да. Ганцхан бол одоо нусаачирсан эр хүн биш болохоор заримдаа одоо олон юм бодно. Тэгтэл одоо нэг жоон готарж явдаг байсан тийм. Тэгээд 89 онд бол хатад Монголын хооронд гэрээ байгуулж аргаж ирсэн хүмүүсийн одоо иргэн болохыг хатын тал зөвшөөрсөн. Тэгээд наадий бол 1 ноемберт дотоодын амных нь 1 ноемберт наадий тавьсан. Та одоо элчин сайдын яамд хатын элчин сайдын яамд орж би Монгол хатад улсын иргэнээс бүрэн татгалзъя гэж үргэлжлээ гаргаа гэж. Тэгээд би очиж яг зовж хатын элчин сайдын яамд орж тэгээд зөвшөөрлийн бичиг авч тэг иргэн болсон. Тий. Бүгд найрамдах Монгол ард улсын иргэний үнэмлэхээ өвөртлөөд гэртээ орж ирэхэд нь эхнэр хасны нь хэрхэн баярлан уйлж байсан зэргийг номондоо Үлзий баяргой их л тодорхой бичсэн байдаг. Тэрний ардхан талд тэр оройдоо сууж байгаад бичсэн шүлгээ бас оруулжээ. Хоол ундгүйгээр удаа явж чаддагч хайрт их орон таньгүйгээр би чадахгүй. Түмэн бэрхшээлийг даван туулж 27 жилиг төвчин байж хүндэлж явсан таныхаа ингэрт хуудаггүй л нэг юм багтлаа да. Улаанбаатар хот 1989
Аха. Тэгэл та нутгаа зорьсон байж штэ. Одоо Тэгээ иргэн болсны паспорт нэг сарын үед авсан. Тэгээ цагаан сар болох гэжсэн чинь нөгөө миний эцэг нас барлаа гэд наади та боломж байвал ямар наргаар ирээч гэд манай ах утасдаж. Тэгээд би яг паспорт авсан байсан. Тэгээд ерөөсө 2 хоногийн дотор л тэгээд билет энэ төр аваад тэгээд нутаг явсан. Nice one. Та тэгээд таны амьдралын хувь тавилан ингээд хараад ахаар ерөөсөө өссөн төрсөн нутаг орноосоо л их л хол явж л ажиллаж амьдрах л хувь тавилантай хүн байж дээ. Нади 10 настай байхад манай нутагт дээр үед хамгийн том мянгат ламтай сүмэн миний төрсэн нутагт байсан. Гэгэн сүмэг нэртэй. За. Тэгээд тэнд бол олон нэртэй одоо ламнаар төрж исэн. Тэгээд нэг лам нь нади 10 настай байхад манай гэрт ирж манайд хонж тэгээ манай ээж манай миний хүүгийн одоо мэрглээд өгөөч гэсэн. Тэгээд нади 10 настай байхад тэр лам мэрглээд бол танай хүү чинь ээж авдаа бол нэмэр болохгүй алс хол газар очиж амьдрын. Тэгээд хүүчин бол ерэн бол сайн ямнаа. Ганцхан бол хизээч баян болохгүй. Яагаад гэвэл энэ хүнээ гарын салаанаар ерөөсөө өргөн тэгээс гарын салаагаар урсаад явчихдаг мөнгө. Түүнээс бол сайхан амьдарч явнаа гэж тэгсэн байна. Тэр нь бол яг үнэн байсан юм. За. Яг нади 10 настай байхад би ном гэсэн. За. Монголд үг сайхан үг гэдэг чинь санаа сайн бол заяа сайн гэж. Тэгэл хэцүү хүндийг даваад тулаад өнөөдөр та бүхэн энд одоо ярианыхаа дараагийн хэсэг рүү орох гэдэг шүү дээ. Америкт нэгэнт одоо суурьшаад амьдраад эхэлсэн монголчуудын тухай. Тэгээд монгол эмч байна уу? Монгол эмч нар ямар шүү хүмүүс ажиллаж амьдрдаг гэхэд бол хамгийн түрүүнд таныг хэлж чинь л да. Тэгээд бас л одоо 20 гаруй жил эхнийх нь 20 гаруй жил таач одоо монголчуудын эхний төлөөл болоод энд ирчиж энд байгаа монголчууд маань одоо яаж ч ажиллаж амьдарч байна. Тэр эрүүл мэнд юу энэ тэр нь одоо тань дээр хамгийн түрүүнд ирдэг байлгүй. Та эднэрийн тухай өөрийнхөө бодлого хуваалцаач. Би бол Америкт нэг амьдрий ажлыг гэж бол над бол бодол төрсөн юм бол байхгүй. Тэгтээ бол ингээ санаандгүй нэг хүний урилгаар 95 онд Америкт иржээ. Ирээд ингээ байдлын нэгэд тэгэхэд бол Чикагод нэг 5-6 монголчууд байсан. Тэгээд одоо сонсоход бол 20 мянган 10 мянгаас ямар ч гарсан гэсэн тийм байгаа. Тэгээд би хизээчсэн яг эмчийн мэрэгчлэрээ хүмүүсэд бол зарим монголчуудад бол би үн төлбөргүй эмчилгээ хийдэг. Заримнаас нь бол тал үнээр эмчилгээ хийдэг тийм байдалтай. Энэ нь бол миний өөрийн Монгол өөрийнхөө одоо нутгаас ирсэн хүмүүсийг би хөнгөлж харж үзэх ёстой гэж үздэг. Монголчуудын эрүүл мэнд бол ерөнхийдөө 90 чирэг, 90 сайн, ажлын төлөө зүтгэсэн, зарим нь ерөөсөө амралтгүй ерөөсөө мөнгөнөө төлөө ажил хийж гэн. Тэгээ ерөнхийдөө бол ар гэрлөгөө мөн явуулна, ар гэр тэр Монголдоо гээд очиж мөн явуул байшин хөдөлж авна. Гэх мэтчлэнгээр бол тий зорилгоо тавьсан тийм улсууд бол их байна. Тэгээ энэ тухай энэ асуудал дээр бол ерэн монголчууд бол хаагдсан ч гэсэн амьдрах чадвартай. Хаагдсан ч гэсэн ерөөсөө хэл амархан сурж гэн амьдрах чадвартай ерөнхийдөө хүний доор бол ордог улсууд биш юм байна гэдэг бол харуулж чадж байна. Тий. Та бол Монголд очиагүй нэлээд удсан байгаа бах. Тантай хамт ажиллаж найзлаж нөхөрж явсан хүмүүс бол Монголд байж байгаа бах. Тэгээд ер нь Монголын үзэгчдэд нэгэн тал та бид чинь бүгдээрээ л хамт ертөнцийн хаана аль бүрэнд нь явна хамаагүй бүгдээрээ л монголчууд Монгол улсын иргэд гэж өөртөө бодож явдаг. Энэ хүмүүсийн хувьд танд төгсгөлд нь та юу гэж хэлмээр байна? Хэдийгээр заримдаа сэтгэл санаанд жоон тийм Монгол байхдаа ийм байсан, тийм байсан гэж би хэлдэг боловч Монгол улс бол миний зүрх сэтгэлд үргэлж явдаг, үргэлж байдаг.
хамт ажиллаж исэн сайхан залуунаасаа өнгөрүүлж явж исэн эмч нартаа бол би үргэлж баярлж авдаг. Тэгээд тэд нартаа урт удаан насалж сайн сайхан одоо ерөөсөө өвгөн хөгшин насаа өнгөрөөлээрэй гэж одоо би тэгж хүсэж байна. Ерөөлийн сайхан үгсээр нэвтрүүлгээ дуусгаж болох ч Монголдо тэмүүлсэн сэтгэл номын зохиогчийн төгсгөлийн үгийг та бүхэнтэй хуваалцъя. Эх орон Монголоороо углуулах гэж тэмцсэн хүнд бэрхжилүүдийг давхад түнчлэн эрхчлөөтэй амьдрахын төлөө тасралтгүй зүтгэсэн шантаршгүй их хүчийг минь мөнх хөх тэнгэр надад инхүү ивэн харилсан билээ. Энэ дэлхийд монгол хүмүүн болж мэндэлсэн атлаа монгол хэмээн ам бардам дуудуулж чадаагүй олон туурга нэгт монголчууд минь нэгдэн нягтрах болтугай.